уйламлаас бүдээ байна. Та бүхэнд Iconic News болон маань хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ хүмүүхний хамгийн сайн мэдэх rapper Eminem-ийн талаарх мэдээллийг хүрэхээр бэлтгэлээ. За rapper Eminem нь бүх цаг үеийн 100 шилдэг уран бүтээлчдийн нэг буюу King of Hip Hop хэмээн нэрлэгдэж байсан. Rapper Eminem буюу Marshall Bruce Madison ерөнхийдөө 1992 оноос өдийг хүртэл кино, урлаг, дуу зэрэг салбаруудаар явж байгаа ийм хүн байдаг. За Eminem-ийн нэрний утга нь Marshall Mathers гэдэг нэрнийх нь эхний хоёр үсэг MM гэдэг утгыг л илэрхийлдэг болохоор M&M гэдэг нэртэй байх байсан ч алдартай шоколадны компанитай адилхан болохоор асуудал үүсч магадгүй гэж бодсон учраас Eminem гэдэг нэрийг сонгосон байт юм байна. За Eminem маш олон газруудаар амьдарч ирсэн боловч Детройтын Мичигантай нэлээд холбоотой. Ер нь тэнд өссөн учраас энэ газрыг гэрээв гэж боддог хэмээн ярьсан байна. За Eminem Scott хэмээн эмэгтэйтэй 2 удаа гэрлэж салсан байт юм байна. Тэд 3 хүүхэдтэй бидний мэдих Hailey хэмээх охиноо дуундаа маш олон удаа дуулсан байдаг. Eminem 1996 оноос хойш American Music Awards, Billboard гэх мэт awardсуудад 355 удаа нэр дэвшиж 155 awardсыг нь хожиж байсан байт юм байна. 1996 оноос хойш Web Entertainment-тай хамтран дуу хөгжмийн бизнес төлөв тавьж Infinite 1999 онд Slim Shady альбомыг гаргаснаас хойш Dr. Dre-тэй хамтран ажилласнаар түүний альбомыг дэлхийд даяар маш амжилттай борлогдсон альбом болгож чаджээ. Түүнээс хойш тэгээд хожоод явдсан. За Eminem 2005 онд хар тамхитай асуудалтай болсон. Гэхдээ хар тамхи гэхээсээ илүүтэйгээр сэтгэл гутралаас болж эмчийн бичиж өгсөн эмэндээ донцсон гэсэн онцтой байсан гин. За тухайн үед энэ эмний addictionд орж явах үедээ relapse цомгийг гаргасан байдаг. За relapse цомог нь мансуурлах бодисыг магтсан, хөхүүлэн дэмцэн утгатай бүхий дуунуудыг ихээр агуулсан байдаг. За recovery гэдэг нь хар тамхинаас гарсан, эргэн ирсэн гэдэг утга санааг илэрхийлсэн гэж зарим нэг их сурвалжууд үздэг юм байна. За Eminem-ийн дотор хид хідэн өөр хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь тусдаа эсрэг тесрэг дуунуудыг хийдэг байсан. За Eminem, Slim Shady, Marshall Mathers тусдаа гарч ирэл алан болоод идэг байсан. Eminem-ийн менежер Paul Rosenberg хэмээх маш чадварлаг залуу байдаг. Энэ хүн Dr. Dre тэрбумтон болгож байсан мөн 50 Cent-ийг ч бас гаргаж алдар нэрт хүргэж өгсөн. Бас Eminem-ийг radio station-тэй болоход туслаж байсан тийм чадварлаг залуу байдаг. За энэ 45 хэмээх хараалын үг зөвшөөрөгдсөн радио байсан юм байна. За Eminem-ийн уран бүтээл ер нь л beef буюу хүмүүс рүү diss хийдэг байсан учраас хараалын үгийг ихээр агуулдаг байсан тодорхой. За түүний бага насны талаар дурдвал Eminem айлын ганц хүүхэд ээж нь түүнийг төрүүлэхдээ 3 цаг бол бараг л амиа алдах байсан гинэ. За түүний урлагийн мэдрэмж бас зүгээр ч нэг гарч ирээгүй. Аав ээж хоёр нь зочид буудалд дуулдаг хамтлагтай байсан гин. За Eminem аавынхаа араас 1-2 жил тасралтгүй захиа явуулдаг байсан. Ээжийнх нь ярьснаар түүний загтлууд явуулсан хүмүүс руу буцаагаад явуул гэсэн тамгатай эргэж ирдэг байсан юм байна. Өөрөөр хэлбэл загтлыг нь огт уншилгүйгээр буцаадаг байсан байна. За Eminem гаднаа маш заргалтай харагддагч ганцаардмал гадуур хогдож зодуулдаг хүүхэд байсан гэдгийг ээж нь ярьж байсан. За бага ангид байхад нь Eminem-ийн толгойг Angelo гэдэг хүүхэд зогсон талаар Eminem brain damage дуун дээр бас дурсан байдаг. За энэ үйл явдлаас болж Angelo гэдэг хүүхдийг Eminem-ийн ээж шүүхт өгж байсан ч дараа жил нь шүүхээс хэрэгсэхгүй гэсэн хариу ирж байсан байт юм байна. Eminem залуунасаа харуудын амьдардаг neighborhood-д өнгөрөөсөн гудамжиндаа байдаг 3 цагаан хайртай айлын нэг нь тэднийх байсан байна. За Eminem хип-хоп урсгалыг олж мэдхээсээ өмнө комик зохиол бичих сонирхолтой үлгэр уншуулах дуртай хүүхэд байсан байна. Түүний хамгийн анх сонсч байсан хип-хоп дуу нь Ice-T-гийн Reckless гэдэг дуу байсан юм байна. Тэрээр аав ахтайгаа ойр байсан учраас ах нь түүнд багшлах маягаар энэ дууг анх сонсолж гэвч тэр ах нь 1991 онд амиа хорлоод нас орчихсан юм байна. За Eminem-ийн хувьд түүний ааваас нь өөрцгөө байсан учраас шоконд орж удаан хугацаанд хинтээч юу ч яриагүйгээр зогсохгүй ахынхаа оршуулган дээр ч очиаггүй гин. За тухайн үеийн нийгмийн ажилтан аавынх нь өөд болсноос хойш тэдний гэр бүлийн сандрамгүй төрөмгий болсон байсан хэмээн бичижсэн юм байна. Eminem 9-р ангидаа 3 удаа математик, геометри зэрэг хичээлүүдээс болж үйлэрч сургуулаа хайжсэн.
байсан ч англи хэлнийхээ хичээл дууг нь маш сайн байсан юм байна. За Eminem хэд хэдэн газарт ажиллаж ээжийнхээ төлбөрөө ихэнд тусалдаг байсан боловч ээж нь хүнийг дахиад гэрээсээ хөөжөгдөг. Тэгээ олсон мөнгөөр нь бинго тоглохоор гараа авчдаг байсан юм байна. Харин ээжигээ гарсны дараа тэр Eminem гэртээ эргэж ороод хөгжмөө чангалаад бэлтгэлээ хийдэг байсан байна. За мөн Proof гэдэг найзтайгаа хажуугийнхаа айл high school-ийн гэрт хагасаа өдрөө бүр орж freestyle open mic-д оролцдог байсан юм. За Eminem хип-хоп индустрид орох гэж завсан хамгийн том шалтгаан бол түүний арьсны өнгө байсан. Гэхдээ open mic-д оролцдог байсан шар арьстай ч гэсэн зарим хүмүүст хүрч түүнийг underground сонсогчтой болоход нөлөөлсөн гэж үздэг юм байна. Мөн Eminem үг өчгтээ зөвхөн төгсгөлийн үгнүүдийг ингэж холбож биш, ихэнх үгээ хооронд нь ойролцоо байхаар байлгах гэж хичээдэг, зүрцсэн үгнүүдийг ашигладаг, дэвтэр дээрээ холбоо үгнүүдийг цуглуулж таалагдсан үг болгоноо тэмдэглэж бэлддэг байсан юм байна. За тэр нь маш том practice болж байсан гэж өөрөө ярьсан байдаг. За Eminem 20 настай анх гэмт хэрэгт холбогдож Airsoft буюу paintball-ын буугаар хүн буудсан хэрэгт буруутгагдаж дуудагсан ч буудалсан үн ирээгүй болмаас хэрэгсэхгүй болгож ирсэн юм байна. Eminem-ийн арьсны өнгнөөс болж хүмүүс түүнийг өгөөсгөж рок дуугаал дуулахгүй яасан гэх мэтээр шүүмжилж байсан ч түүнийг бухимдуулж ууртай дуунууд хийхэд хүргэсэн байна. За ер нь Eminem-ийн хамгийн бага цалинтай, мөнгөгүй, амжилтгүй нэгнээс үдий зэрэг төрсөн. Түүний хуучин дарга Eminem-ийг 7 хоногт 60 цаг ажилдаг, үлгэр жишээ ажилтан байсан гэдгийг ярьжсэн. Гэвч тэр ажилласаа Зулсарын баяраар буюу хайлын охиныхоо төрсөн өдрөөр $40-тай гарах өргөдлөө өгөөд гарч ирсэн гэн. Тэгээд эргэн эхнэр хүүхэд ээжтэйгээ дахин цуг амьдарч эхэлсэн ч гэрээсээ дахиад хөөгтүүд дараа жил нь Америкт аяар болдог рэп олимпиад очиж оролцсон юм байна. Тухайн үед Interscope Records-ийн ажилтан Jimmy Iovine очиж үзээд түүний CD-г захирал руугаа явуулсан байдаг. Харин захирал нь Dr. Dre сонсолж байсан юм байна. Dr. Dre Eminem-ийн цомгийг анх сонсоод би энэ урсгалд ийм удаан байхдаа маш олон хүмүүсийн демо темпийг сонсч байсан. Гэхдээ хизээч хэрэгтэй юм сонсч байсангүй. Энэ залууг олоод ирээ гэж хэлсэн юм байна. Гэвч хамтран ажиллахад түүнийг буруу шаасан юм байна. Яг гэвэл дахиад л түүний арьсны өнгнөөс болсон. За гэвч тэр өөртөө маш ихтэйгээр тэр зүгээр Чернелийн өнгөтэй байсан ч хамаагүй надтай хамт ажиллаж чадчихвэл би хамтран холноо гэж хэлжсэн юм байна. Eminem урд нь хизээч ийм олонний танил хүнтэй уулзж байгаагүй учраас түүнтэй уулзаад ингээд маш их сандарч гэхдээ бас kiss ass болохгүй долгонохыг огтхонч хүсээгүй. Тэгээд хит хитэн удаа Dr. Dre-тэй студид орж ажилласныхаа дараа Dr. Dre-д дасаж эхэлсэн юм байна. За мөн түүнийг яг энэ үед хүмүүс TH хэмээх рэперийг дуурайсан гэж шүүмжилж байсан байна. За ингээд ажил эхэлсэн байна. 2001 онд Elton John-тай хамт дуу гаргаж 2003 онд We As Americans дууныхаа үгнээс болж нууц албаныханд шалгагдаж эхэлж байсан байна. Учир нь энэ дуун дээр Eminem Money мөнгөн дээр чинь дандаа амиа алдсан ерөнхийлөгч нарын зураг байдаг. Би мөнгөний төлөө дуулахгүй амиа алдсан ерөнхийлөгч нарын төлөө дууснаас зүгээр очиод харцсан дээрээ гэж дууснаас болоод ерөнхийлөгчд данал хийсэн гэдэг шалтгаанаар шалгагдчихсан байна. За 2004 онд мөн л Encore гэдэг цомогтой багтсан Just Lucid гэдэг дуугаараа Michael Jackson-д дургу гэдгээ илэрхийлсэн байна. Ер нь Michael Jackson-д дургу гэдгээ нэг телевизийн ярилцлаган дээрээ ч гэсэн илэрхийлсэн байдаг. Энэ Jackson-ыг насанд хүрээгүй хөхд хүчрхийлсэн мөн plastic surgery хийлгсэн олон шалтгаануудаас нь үүссэн үзий ядалт юм байна. Гэвч тэр клип нь Madonna, MC Hammer зэрэг өөр уран бүтээлчдийг ч гэсэн шоолсон утга санааг агуулсан учраас маш олон фэнүүдийг нь уурлуулад авсан байдаг. Ер нь Eminem улс төр урлагийнхан гэдэг бүхий л салбарынхныг шоолдог тийм хүн байсан. Хүмүүс хит их шүүмжилж хориглоснаас болж түрүүний ярьсан хараал зөвшөөрөгддөг Shady 45 радиогоо нээж хүмүүсээр удирдуулахгүй дуугаа сонсож байхаар болсон байт юм байна. 2005 онд Eminem-ийг 2 альбом гаргаад л тэтгэвртэй гарна гэсэн хов жив яригдаж эхэлсэн ч нэгэн радио шоуны үеэрээ Eminem үүнийг үүсгэсэн байдаг. За 2007-аас 10 онуудад энэ мэтчлэн хүмүүсийг шоолж явсараад 2009-оос 10 онд Recovery, Relapse цомгуудыг гаргасан байдаг. Эдгээр цомгуудад бидний нөгөө амар сайн мэддэг I'm Not Afraid, Love the Way You Lie зэрэг дуунууд багтдаг. Eminem өөрийнхөө доороос Yellow Wolf, Study Hawks зэрэг рэпруудыг гаргаж ирсэн байдаг. Харин 2017 онд Big Sean-ы No Flavor гэдэг дуун дээр гарч ирсэн байна. За энэ дуун дээр шин сонгогдсон Америкийн ерөнхийлөгч Donald Trump-ыг гэж хэлсэн байдаг. За энэ дуун дээр Trump-ыг арьс өнгөөр ялгуурладаг асуудлуудыг гаргаж ирж freestyle rap хийсэн ба сүүлд Las Vegas болсон буудалцаан зэргийг онцолж Trump-ыг дэмжигчд бол миний фэн байж болохгүй гэсэн үгийг
үгээр дууга дуусгасан байдаг. За энэ нь бусад рэперүүдээс маш их магтаалыг авсан байдаг. За хамгийн сүүлд тэрээр Kamikaze цомгоо 18 оны 8 дугаар сард гаргасан шилдэг борлуулалттай цомог болсон байгаа. За энэ онд Logic-ийн нэг уран бүтээлтэй бас ажилласнаар түүний ажил карьер стил ингээд үргэлжлэлээр байгаа. Түүний 2 хүүхэд олонний хараанд нэг хүртэхгүй амьдардагч бидний хамгийн сайн мэддэг Kylie охин бол одоо нэлээд олонний танил Instagram-ын од болсон байна лээ. За би та бүхэндээ rapper Eminem-ийн маш том амжилтын ард нуугдсан түүхүүдээс хуваалцахыг хичээлээ. За 2018 онд гаргасан rapper Eminem-ийн Kamikaze цомог дээр Dr. Dre хамтран ажилласан байгаа. Бүгдээ яг одоо Kamikaze цомгийн нэг уран бүтээлийг сонсоод иргэд болцгаая. You know, everybody's been telling me what they think about me for the last few months. Maybe it's time I tell them what I think about them. Concentrate against the clock I race. Got no time to waste, I'm already late. I got a marathoner's pace. Went from addict to a workaholic. Word to Dr. Dre and that first marijuana tape. Yes, I got a chronic case. And I ain't just blowing smoke, less it's in your mama's face. I know this time Paul and Dre, they won't tell me what not to say. And know me and my party days have all pretty much parted ways. You swear to God I forgot them. За Iconic News-тэй хамтаасан баярлалаа. Хэрвээ та бүхэн дуртай артист, уран бүтээлчнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл комментэн дээр үлдээгээрэй. Уулзлаас бүтээлээ.